Сайхан өдөр мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр би нэг сэдвээр ярилцъя гэж бодлоо. За энэ болохоор forecast буюу хит их таамаглал төвшүүлэх. Хит их таамаглал төвшүүлэх талаар ярилцмаар байгаа. Энэ таамаглал төвшүүлдэг энэ байдал маань ерөөдөө анхлан орж иж байгаа хүмүүс маш их ажиглагддаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр товчхондоо за та магадгүй ингээд том цаг дээр ингээд зураг зурцсан байлаа гэж бодъё. За зураг зурчаад энэ дээр нэг fair value gap байна. 4 цагийн fair value gap байна гэж бүгдээрээ бодъё. Магадгүй одоо үнд яг энэ урагшаа яваагүй үн ингээд эхний энд ногоонлоо яг одоо гаргаа явж байгаа ингээд бүгд төсөөлөе л да. Тэнгүүд нөгөө анхны суралцж байгаа хүмүүс маань яадаг вэ гэхээр энэ үн маань дээшээ явсаар агаад энэ fair value gap-аас ойх ёстой гэд хүлээгээ суугаад идэх. Хүлээгээ суугаад идэх. Тэгсэн чинь үн яасан? Бүр сэтэлж гарчаад дараа нь тооч гисэн. Тэгэхээр эндээс бид нар нэг зүйлийг ойлгож болж байна. Өөрөөр хэлбэл forecast буюу одоо нэг зөвхөн таамаглалдаа хитэх найдаад ингээд миний энэ таамаглал явах ёстой гэд онлын дагуу яг ингэ ёстой гэл хүлээгэл тэрийг л маркетд тулгаад хараад өгдөг. Гэтэл маркет бол өөрөө таавар шүү. Ягаад маркетд маш олон төрлийн оролцогчтой байгаа. Эдгээр нэг олон төрлийн оролцогчдын нэг нь л одоо маркетинг хөтлөх хэмжээний томоохон банк ч юм уу нэг шийдвэр гаргахад л таны энэ зурсан зураг шал өөрөөр явчих болно гэдэг санааг хэлж байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид аль болох нөгөө таамаглалтаа уягдах биш уян хатан байх ёстой болж байна гэсэн үг байгаа. За өөрөөр хэлбэл яг одоо ирээдүйд үн яг юу хийхээс илүү маркет яг одоо юу хийж байгаа нь илүү чухал байдаг гэсэн санааг хэлж байна. Тэг яг одоо маркет унах гээд байна уу, өсөх гээд байна уу гэдэг л илүү чухал болоод явж байгаа. Түүнээс биш үн яг ирээдүйд энд ирээд юу хийхээс илүү та яг одоо юу болж байгааг илүү харах хэрэгтэй гэсэн. За энэ бас нэг өөр төрөвдөл байж болох зүйл нь юу вэ гэхээр магадгүй та 6 4 цаг дээр зурцсан байлаа гэж бодъё. Гэтэл та day trade хийх гээд байгаа. Гэтэл day trade-ийг бид нар 4 цагийг бол зөвхөн том зураг болгож харж байгаа. Дунд цагууд 1 цаг 30 минут гэдэг ч юм уу эдгээр цагууд их чухал, дунд цагууд их чухал болоод ирнэ. Тэгээ мэдээж оролтын 5 минут, 1 минут харах хэрэгтэй болдог. Тэгсэн та өөрийнхөө зургийг 4 цаг зурчаал үүнээсээ яг энэ дэрх ёстой гэж хүлээгээл суугаад идэг. Тэгэхээр чин эн чинь ингээд swing буюу арай жоо урт хугацааны арилжаа болчихж байгаа. Day хийх гэдэг байдаг. Гэтэл swing-ийн мараа суугаад идэг. Үн ийшээл хүрэх ёстой бол би бас өмнө яг иймэрхүү халтааг хийдэг байсан. Day trade хийдэг бүртлээ ингээд swing-ийн зураг зурчаад ингээд хүлээгээ суугаад идэг. За үн заавалч энэ дэрх ёстой доо гэдэл өөрийнхөө хүслийг нөгөө чартанд тулгаад идэг. Яг үн энд ирж болно. Гэхдээ swing маягаар юм уу 4 цаг дээр зураг зурж байгаа үед харах юм бол мэдээж ийшээ ирэхэд хугацаа хэрэгтэй шүү дээ. Гэтэл үн заримдаа хааш яаж болох вэ? Энд дэвжсэн ингээд ийшээ явчих болно. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа болохоор та яг ямар төрлийн арилжаа хийх гээд байгаа юм бэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй гэсэн. Day, swing, scalp гэдэг ч юм уу. Тэрийг тодорхой болгох хэрэгтэй гэсэн. Хоёрдугаарт
объектив буюу нэг яг ямар нэгэн хүлээлт, ямар нэгэн айц шунал байхгүйгээр маркет яг одоо юуг хийж байгааг тодорхойлох хэрэгтэй болчихж байгаа. За дэ ярьж байгаа юу гэж байгаа бүгдээ яах юм? Өнөөдрийн зургаал харна шүү дээ. Өнөөдрийн зургаал харна шүү дээ. Яг өнөөдөр үн юу хийж байгаа юм гэдэг нь бидэрт илүү чухал болчихж байна. За одоо ингэ харах юм бол S&P 500 харах юм бол энэ key levels за fair value gap бас би key level гэж хараад бас point of interest гэж хэлж болно да. Миний сонирхож байгаа бүсээс яг одоо юу хийж байгаа нь чухал гэсэн үг. Түүнээс биш үн ирээдүйд ийшээ магадгүй 7 хоногийн дараа 2-7 хоногийн дараа ч юм уу ийшээ явах надад нэг чухал биш. Яг өнөөдөр юу хийж явж байгаа нь илүү чухал. Тэгэхээр би эндээс юу хэлэх гээд байна гэхээр нөгөө зураг аль болох илүү объектив буюу яг одоо өнөөдөр байгаагаар нь бодитоор харах хэрэгтэй гэсэн санааг хэлж байгаа. Түүнээс биш үн ирээдүйд тийш явна гэж таамаглах нь бидний ажил бол биш. Бидний ажил юу вэ гэхээр яг өнөөдрийн үнийн явж байгаа тэр үйлдэл дээр нь зураг анализа хийгээд хариулт хийх. Хүмүүс ингэж хэлдэг. Don't forecast. Just react гэдэг. За битгий таамаглаа ингээд ирээдүйд тийш явна гэж таамаглах ямар ч шаардлагагүй. Харин яг өнөөдөр юу болж байгаа нь чухал. Яг өнөөдөр таны сетап үүсч байгаа үгүй л чухал. Магадгүй свинг харж байгаа хүн бол жоохон өөр энэ зургаар харж болно те. Гэтэл та дэ ярилж яаж байгаа бол свинг хүн шиг харж болохгүй. Яг хуу том цагийн зураглалаар бид нар тренд өн хаашаа явж байгааг харж болно. Гэхдээ үн яг өнөөдөр юу хийж байгаа нь бидний хувьд хамгийн чухал гэсэн үг. Тэгэхээр яах юм ингээд нэг цаг руугаа 15 минут руугаа буулгаад эхэлнэ. За ингээ харах юм бол өнөөдөр ингээд жоохон рейнжсэн маягт шийдвэргүй байдлыг харуулж өгч байна. Тэгэхээр харилцаа хийж байгаа хүн төр хэд хэдэн зүйлэх чухал болчихж байгаа. Нэгдүгээрт clarity буюу тодорхой байдал. За тодорхой байдал нь юу өөрчлөх вэ? Та day swing аль хийх гээд байгаа. Аль season-ыг New York эсвэл Лондон гэдэг ч юм аль season-ыг хараад байгаа. Оролт хэдэн минутанд байх юм гэх мэтчлээ. Хоёрдугаар нь гүйцэтгэл. Execution буюу гүйцэтгэл их чухал болчихж байгаа. За гүйцэтгэлийг хийхэд бол нөгөө арилжааны менежмент гэдэг зүйл гарч ирдэг. За хүн болгоны арилжааны менежмент өөр байгаа. Зарим хүн биеийг брейк юмныг хурдан зөөдөг ч юм уу. Оролт хийгээд үн жоохон дэше явангууд нөгөө брейк юмныг зөөчдөг ч юм уу. Зарим хүн болох жоохон брейк юмныг жоохон байж байгаа зөөчдөг ч юм уу. Зарим хүн талдаг ч юм ингээд маш өөр олон маягаар хүмүүс арилжааны менежментийг хийж байгаа, оролтоо бас хийж байгаа. Тэгэхээр энэ хоёр зүйл их чухал болчихж байгаа. Тэгээ би бас өнөөдөр clarity дээр бас нэлээд тодруулж ярих гэж бодож байгаа. За clarity гэдэг нь тодорхой байдал гэсэн үг. Та яг чартнаас өнөөдөр аль цаг хүрээнд юу харах гэдэг гэдэг чинь амар чухал. За clarity. Тодорхой байдал. Action буюу үйлдэл. За энэ графикаас бид нар юу харж болох вэ гэхээр таны одоо ханшийн чартнаас ч юм уу ямар нэг үйлдэл хийхдээ ч гэсэн нөгөө юу хайж байгаагаа та ингээд тодорхой мэдэх юм бол үйлдэл чинь илүү тодорхой болж өгдөг.
улам илээ тодорхой болж өгдөг гэсэн. Харин та юу хараад юу хайгаад байгаагаа мэдгүй графикаас байх юм бол тодорхойгүй байдал ихсэх тусам яадаг вэ гэхээр тодорхойгүй байдал ихсэх тусам дагаад нэг үйлдэл тодорхойгүй болчдөг тохиолдол байдаг. Ихсэх тусам үйлдэл улам тодорхой болж байна. Тодорхойгүй байдал багасах тусам таны хийж байгаа зүйл ч юм уу чартаас юу харахаа мэдэхгүй байгаа ингээд forecast хийгээд байгаа ч юм уу тэгэх тусам таны үйлдэл тодорхойгүй болж байдаг гэсэн. За бүгдээр энийг нэг жоохон амьдрал дээр болсон жишээгээр бодъё. За А Б гэдэг хоёр хүн байлаа гэж бодоход А хүн ингэж ярьж байна. Би Солонгост сурмаар байна гэж А хүн хэлдэг. Гэтэл Б хүн болохоор ингэж хэлж байна. За би Сөүлийн их сургуулийн архитектурын ангид сурмаар байна. Ингэнгүүт энэ хоёр хүний аль нь илүү тодорхой үйлдэл хийх вэ? Мэдээж хоёр дахь хүн. Тэр хүн ядаж явах вэ? Сөүлийн их сургуулийн сайт руу ороод архитектурын төлөв мэрэгжлийн ямар шалгуураар автын гэдгийг ойлгоод явчихж байгаа. Тэгэхээр хүмүүс хөвчлээ яагаад forecast хийгээд байна гэхээр тодорхойгүй яг юу харахаа мэдэхгүй байгаа учраас энэ дэр үйлдэл тодорхой болчихж байгаа. Тэгэхээр арилжаан дээр тодорхой байдал гэдэг зүйл их чухал байна. За тодорхой байдалтай холбоод би энэ сүүлийн үед нэг хамгийн их ойлгоод байгаа зүйл юу вэ гэхээр өөрийнхөө яг стратеги дээр тодорхой байдлыг биегч болоод байгаа. Аль болох энгийн the simple өөрийнхөө стратегийг аль болох simple байлгах гэж оролдоод байгаа. За өмнө бол би яг ярьжсэн нэг видеон дээр 20-30 зүйл хардаг байсан. Тэгээ 20-30 жуулог ингээд арилжаан дээр туршаа тэмдэглэл хөтлөө яваад онгод ингээд би яг юу хараад байгаа юм бэ гэдэг нь маш тодорхой болчихж байгаа. Би ерөөсөө 3-4 зүйл хараад байна гэдэг мэдээд байгаа байхгүй юу? За нэгдүгээрт daily bias. Яг өдрийн чиглэл хаашаа байх вэ гэдгийг чухалч харж байгаа. Хоёрдугаарт point of interest. Сонирхлын цаг одоо fair value gap гэдэг ч юм уу. За гуравдугаарт яг volume. За volume ихсэж гэнэ багасж гэнэ үү? Чиглэл хаашаа хөдлөх гэдэг байна гэдэг би анзаарч эхэлж байгаа. За дөрөвдүгээрт юу вэ гэхээр за сүүлийн би энэ candle theory гэдэг очроогийн candle theory-г ашиглаад байгаа. Энэ нь яаж вэ гэхээр нөгөө pullback ингээд дуусаад үндсэн энэ шилжилт хөдөлгөөн эхлэхийн өмнө pullback-ыг хаана дуусчих болох вэ гэдэг би маш тодорхой барьж авч чаддаг болоод байгаа. Ингэснээр би өмнө одоо 20-30 зүйл хардаг байсан бол ингээл тэрмийн үзэстэй 4-5 хүн болол ингээ яг юу их гээд байгаа нь илүү тодорхой болоод ирчихэж байгаа. За тэгээд бас өөр миний хуваалцахыг хүссэн зүйл бол нөгөө арилжаач хүний хамгийн чухал тодорхойлолт холбоотой зүйл гэхээр манай Марк Дуглас хэлсэн байдаг ч нөгөө арилжаач хүний ажил болохоор нөгөө үн хаашаа явахыг таамаглах бишээ. Арилжаач хүний гол зүйл болохоор хэрвээ таны сетап үүссэн байвал эргэлзээг оролтой хийх ёстой. Таны хэрвээ сетап үүсэх бол тэгэл орохгүй орчих хэрэгтэй гэсэн санаа хэлсэн байдаг. Тэгэхээр та нөгөө чартнаас яг юу хараад байна гэдгээ сайн анзаараад үзээрэй. Яг юу хайгаад байгаа гэдгээ. Ерөнхийдөө юм системгүй хүмүүс яадаг вөхөр ингээд юу хараад байгаагаа юу хайгаад байгаагаа ойлгохоо болчихдог гэсэн үг. Одоо яг сайн шиг ингээд day trade хийгээд байгаа юм, swing хийгээд байгаа юм уу? Хэдэн минутанд орох юм, яг оролт ихтэй ямар баталгаанууд харах юм гэдэг ч юм бүх зүйл нь тодорхой хүн бол яг үйлдэл нь тодорхой болчихж байгаа. Тэгэхээр бид нар бол ирээдүг мэдэх шаардлагагүй гэсэн үг. Одоо ирээдүйд ингээд 3 өдрийн дараа 7 өдрийн дараа
ийшээ явна уу, тийшээ явна гэдгийг чухалчж харахаас илүү яг өнөөдөр миний сетап босч ийнэ гэдэг л хамгийн чухал болчихж байна. За магадгүй рейнж задруулж ордог хүн байлаа гэхэд яах юм, рейнж задралтаа л хүлээн шүү дээ. Энд орж ирээд хойлоо. Тэгээд явахын л хүлээ. Түүнээс биш энэ хүний бодлохоо 10 хоногийн дараа 5 хоногийн дараа ч юм уу энэ мэдээ гараад тэр мэдээ гараад ингэн тэгнэ гэхээс илүү яг том зурглаар мэдээлэл гаргах зүйлдэг. Гэхдээ тэгж амар таамаглахаас илүү яг өнөөдөр үн юу хийж байгаа юм гэдг нь илүү чухал. Тэр үнийн ханшийн өнөөдрийн үүсэж байгаа боломжн дээр л бид нар ажиллаж тэр боломжийг л өнөөдөр ашиглах нь илүү чухлаа гэсэн хүмүүс хэлдэгчтэй нэг одоо цагт амьдрах нь илүү чухлаа гэдэг. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн одоо цаг дээр амьдрах нь илүү чухал гэсэн. За магадгүй үн ингээд доошоо ороод ирч болох юм. Тэр үед нь л бид нар яг сетапа хүлээж байгаа бол хараад орхон чухал болохоос биш. Үн ирээдүйд тэр мэдээнээс болоод ийш явна. Тэр мэдээнээс болоод ийшлэн гэдэг нь яг арьж хийж байгаа юмуд бол нэг чухал биш гэж би боддог. Яг эдийн засгийн суурь шинжилгээг бол харах нь зөв. Чиглэл өргөдөө ийшээ байгаа юм гэж. Мэдээний чухал нөгөө forex factor дээр гаж чухал мэдээллүүдийг харах нь зөв. Гэхдээ бидний хувьд яг өнөөдөртөө төвлөрөөд яг одоодоо юуг хүлээгээд байгаа, юуг хараад байгаа, миний сетап үүссэн байна уугүй юу, эрсдэл ашигын хэмжээ яг чухал байна уу гэдгийг харах нь илүү чухал гэсэн үг. Тэгэхээр таамаглахаас илүү яг ханш танд өнөөдөр юу санал болгож байгааг илүү чухалчилж хараарай гэдэг санааг биелэх гэсэн юм аа. За та бүхэнд баярлалаа.